За манай эмнэлгийн эмчилгээний хооцын засгаас бүх нийт ажилчдаа бол томооц төвчнөөс өртлийн сэргийлэх зорилгоор халуун аарц өглөө болгон үнгүү ажилчдаа халуун аарц чацарганы шүүс тэгээд орой ээжиндээ бол бүх эмч ажилчид хонж байгаа ажилчдаа 2 дугаар хоол бол үнгүү олгож байгаа. Мөн шөнө хонож ажилласан бүх эмнэлгийн ажилчдаа өглөөний цайг бас үнгүү өгч байгаа. Энд бол бүх төрлийн будаа сүтэ бодаа каш гэх мэт өглөөний цагаар үнгүү хангаж ажиллаж байгаа. За энэ бол манай ус цэвэршүүлэх машин байж байгаа. Цай шүүс эндээс манай ажилчид бол өдрийн ээлжинд комплекс хоол, иж бүрэн комплекс хоолоор идж байгаа. Комплекс хоол бол илчлэг нормыг хангасан ийм хоолоор үйлчилж байгаа. За манай байгууллага нь одоо дэлхийн даяар энэ одоо халдвар төвчөнд гаргасантай холбоотой одоо энэ маскны хомсдол үүсээд байгаа. Энд одоо биднес эрүүл мэндийнхаа байгууллагуудыг уриалж одоо өөрсдийн нөөц болцоог ашиглан ажилчдаа энэ маск стандартны зааврын дагуу ойж одоо хэрэгжилж байна. Одоо жишээ нь би өөрөө бас ингэж үзсэн байна. За ялангуяа энэ яг бэлэн байдал зарлах үед биднес бас нэг удаагийн маск маань нөөцөнд байх ёстой. Тэрнтэй холбоотой биднес энэ бусд бэлэн байдал хангах үүднээс одоо энэ маск бас өөрсдөө ойж ингэж ажилчдаа хариуцхан хэрэгжилж байна. За улсын хэмжээнд бас тогтоол гарч эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотой биднес манай байгууллага нь нийт 563 ажилтнтай үүнээс 12 жирэмсэх байдаг. За энэ карантин тогтоосонтой үед бол биднес одоо энэ 12 жирэмсэн эхчүүдэд бол цалинтай чөлөө өгж одоо энэ тэтгэмж өгж одоо карантин яасан байгаа. Ажлаас чөлөөлөлт тусгаарласан байгаа. За хоёрт мөн бас ажилтныхаа одоо дархлааг дэмжих зорилгоор биднес өглөө болгон арц өгж одоо өдрийн хоолыг одоо 1-2 дугаар хоолыг хөнгөлөлттэй өнөр бас тийм хангаж байгаа. За бид нар эрүүл мэндийн сайдын А99 тушаалаар одоо 250 орд дэлгэх болсон байгаа манай эмнэлэг. За бид нар энэ бэлтгэл ажлын өрөөнд бол одоо гарын авлага одоо бэлтгэл яг ажлын бэлэн байдлын сургалт бид нар бол хийгээд бэлтгэл байдлаа бол бэлэн хангаад байж байна. За өнөөдрийн үед бол бид нар бол нийт ажилчдаа бас ажлын багуудад хуваан бас яг үзүүлэх одоо яг ажлын байр яг бэлэн хүн халдвартай хүн ороод ирвэл одоо яг ямар тусламж үйлчилгээ үзүүлэх тал дээр биднес бол мэргэжлийн байгууллагатайгаа хамтраад сургалтыг бол хийж байна. Намайг оюун цэцгийн ариуна гэдэг хариуцлагч мэргэжилтэй. Энэ бол сургалтаа хэрэгтэй. Одоо гинцэн муугаар отоход ийм вирус маань орж ирэх юм бол бид нэр бэлтгэлцэн байх хэрэгтэй байхгүй юу? Би ч одоо яг гаднаас хүмүүс маань орох юм бол би халдваргүйтгэд л бүгдийн замын ингээд би халдваргүйтгэж явах уу. Манай хоолой байнгын бэлтгэлтэй байнгын юу яаж байгаа. Бэлэн байдалд байгаа. Тэгээд энийгээ мэдэж авах нь ихэд бид нар сайн сурж байгаа гэсэн. Биднес нөгөө сургууль хийсээр байгаа зарим хувцас яачих вэ? Ашигласаар байгаа. Тэгээ одоо биднес өөрсдөө ажиллаж 6,000 маск 600 маск оёод ингээд хариуцахад хэрэгжилж байгаа. Оё. Тэр хүмүүс хараад биднес одоо ингээд бүгд эмгэлгээр ийм маск зүүдэг бас. Доктор зүс юм уу? Манай энэ хамаа юу гэж юм бэ? Одоо энэ нөгөө гаднаас тохиолдол орж ирэх яах вэ? Манай ингээ хөтөлбөр ороод яг л үгүй шүү дээ. Шууд л одоо энэ үгүй
이게 hit세가 돼야 돼. 어쨌든 왔다 Асуудал сэтгэлтэй тохиолдол хоёр тохиолдол авчихсан нэг хүн байгаа. Тэгээд газар очоод бигээд ингээд тусгаадаад авчихсан. Тэгээ нөгөө хоёр жоо хэлгээд муслаа хатаад нөгөө тайп юу шинжилгээ энэ төрөл та хүмүүрээ хамаа. Асал аргэрийг хийж нөгөө дээлж гэх юм уу тийм бүгд яг Яг шүү дээ. Боловсоо за гараад ирчихсэн. За гараа. Аа.